Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст Евразийн хээр 10 сая гаруй километр дөрвөлжин талбайг эзлэн оршдог. Харин Алтай улсаас дорны тал хүртэл үргэлжлэх Монголын хээр нь түүний 4/1 орчмыг бүрдүүлдэг уудам орон зай юм. Монголын хээр нь умар талдаа Сибирийн хөвчин ой, өмнөд талдаа Төв Азийн цөлийн гандуу бүс нутагтай хэлэлж, ургамал, амтан, газрын гадраг, жил дунах хурд хунцны хэмжээгээр харилцан адилгүй ялгаатай хэв шинжээр илэрдэг. Монголын хээр нь дэлхийн тэнгис далайгаас алслагдсан их газрын гүний өндөрлөгт оршдог эрсдэс уур амьсгалтай нутаг. Энэ задгай уудам орон зайд нүүдчдийн соёл хэдэн мянган жилийг дамнан оршсоор ирсэн нь унган төрхөө хадгалан үлдэхэд сайнаар нөлөөлжээ. Монгол орны дорнод хэсгээр зөнхлөгч уйтан ургамлын зүйлээр ялгаатай хуурай болон хуурай дүү хээрийн хэв шинж илэрдэг. Энд ухаа гүвэд тэгш талархаг газрын гадаргын хэв шинж зөнхлөх бөгөөд хужир, марзлаг, цайдам хотхор, нуур тойром зөөнгүй. Хээрийн экосистемд унах хурд хунцны хэмжээ жил бүр харилцан адилгүй байдаг тул тууртан амьтад хээрийн элдв ялгаатай хэв шинжийг дамнан уудам орон зайд хэрмэл хэв маягаар эдээшин бэлчээрэлдэг. Зуны улиралд цагаан зээр усны хэрэгцээг сонгонлог, шүүслэг ургамлаас хүртэж усны хамааралгүй бэлчээрэлдэг онцлогтой. Хиймэл дагуулын тохиолол дамжуулагчийн мэдээнээс үзвэл цагаан зээрийн нэг бодгал жилийн турш 3000 гаруй километр замыг туулж ургамлын үрийг уудам орон зайд түгээсэн байна. Байнгын хөдөлгөөнд хэв маягаар бэлчээрлэн амьдардаг цагаан зээрийн сүрэг 6 дугаар сарын адаг, 7 дугаар сарын ихэр 7-оос 10 хоногийн хугацаанд янзгалах үедээ харьцангуй тогтвортой байршдаг. Монголын хээрд ургамлын ургалтын хугацаа богино учраа бөөгнөрөн нэгэн зэрэг төрөх нь янзганы бойжилт жигд явагдаж улмаар ангуу чамттаас эхийгээ даган зүхтаж мэнд үлдэх стратеги хэмээн ихэнх судлаачид тэмдэглэсэн байдаг. Цагаан зээрийн амьдралын өөр нэгэн чухал үе бол өвлийн улиралд тохиодог ороо нийллэг билээ. Ороо нийллэгийн үед ээрүүш сүргэн хамгаалж оонуудын хооронд ширүүн тулаан өрнөнө. Тулаанд ялсан хүчрхэг оон өөрийн үр удмаа үлдээх давуу талыг олдог жамтай. Үхэн савлсан бүдүүн оонууд эвцэлд орж тэсвэр сайтай үр удмаа үлдээх нь цагаан зээр олон үе удмын туршид Монголын хээрд оршин амьдрах үндэс суурь нь болдог юм а. Монголын хээрд үлийн цагаан огт нь Монгол чичүүл зэрэг мэрэгч амьтад үе үе олширч, цөөрч, заримдаа бүр устдаж үгүй болох зэрэгээр хэлбэлзэж байдаг. Тэд нүхмалтан хөрсийг сэрүүлэхийн зэрэгцээ үе давхаргын химийн агуулмжийг сэлгэж, үржил шимийг тэтгдэг. Мэрэгч амьтан олширсан нутгийг бараадан олон зүйл ангуу чамтад үр төлөөнд төрүүлж боожулдаг. Тухайлбал энэ бүлд 5 зүнжиг мэндэлсэн нь хярсны сорчлон ангуучилдаг үлийн цагаан огт нь элбэг байгаагийн илэрхийлэл юм. Их хярс 5 үлийн цагаан огт нь барьж үүрэндээ эргэн ирж байна. 5 зүнжигтөө түүний хувьд өдөрт доод тал нь 30 огт нь барих шаардлагатай. Ингэж бодвол тэд 7 хоногт 1 га талбайн огтноор хоололж
экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад оролцож байна. Намрын улиралд хярс, шим тижээлэр баялаг, голио, царцаа тэргүүт чулуун далавчт шавжаар голдуу хоололдог. Тарваг дошоо олон үе удмын туршид ашигладаг бөгөөд ойролцоогоор 7000 жил ашигласан болохыг судалгаагаар тогтоожээ. Тарвагны эдэш тижээлд цэцэг дургамлын оролцоо чухал байр суурь эзэлдэг учраас тэднийг хээрийн цэцэрлэгч хэмээн нэрлэх нь ч бий. Хямлайн улсыг даван нүүдэлдэг хээрийн бүрэгд нь уулын хээрд тарвгаар голдуу хоололдог боловч талархаг нутагт огтон тэргүүт жижиг хөхтөн амьтныг ангуучлана. Тэд газар дээр үүрээ засан үр төлөөн боожуулдаг юм. Монголын хээрд ургамлын үрийг алс зайд түгээж тархан ургах нөхцөлийг бүрдүүлдэг үрдэшт жижиг шувууд газар дээр үүрлж үр төлөөн боожуулдаг. Монгол болжмор нь соргог бэлчээртэй нутгийг шүтэн байршдаг учраас түүнийг жинхэнэ хээрийг илэрхийлэгч шувуу гэж үздэг. Монгол орны зүүн хойд хэсгээр орших томоохон голын сав газар уул хоорондын хөндөй дагууд нугжүүхээр илэрдэг. Нугжүүхээрийн экосистем нь дэлхийд ховордсон тоогруу тоодог зэрэг шувуудын үр төлөө боожуулах чухал түшц нутаг болдог юм. Хүлэрт намаг, цэвдэгт хөрсний гисэлтээр тэтгэгддэг шагшуурга бүхий жижиг нуур цөөрмийг түшиглэн дөрвөн зүйл тоогруу өндөглөн цусна. Цэн тоогрууны энэ хос жил бүр дасал болсон нуурандаа хаврын ихээр нүүдлэн ирж үүрээ засаад эхэвчлэн 2 өндөг төрүүлдэг. Дэгдэхээ гарах хүртэл эцэг их шувууд ээлжлэн сар орчим өндөгөөн дарна. Цэн тоогруу нь элдэв идэштэн буюу ургамал амьтны аль алинаар нь хоололдог. Эхэвчлэн ургамлын үр нахиа гэддэг боловч бах, мэлхий, бүр мэрэгч амьтныг ангуучилж чаддаг юм. Нугжүүхээрд хур тундас ахиун ундаг учраас газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой. Тариалангийн талбай нь хээрийн унган төрхийг өөрчилж байгаач тоогруун сүрэг нүүдлийн өмнө цугларн үр тариагаар хоололж хүч чадлаа сэлбэх чухал газар болж байна. Цөл болон хээрийн ургамал сүлэлдэн ургадаг газрыг цөлжүүхээрийн экосистемд хамруулан үздэг. Монгол орны цөлжүүхээр нь их нууруудын хотгороос нууруудын хөндөй, умард болон дорнод говь хүртэл өргөн уудам нутгийг хамран оршдог. Хур тундас баг ундаг, тачир сэрэг ургамалтай цөлжүүхээрийн экосистемд ухаа толгод, цайдам, сайр зэрэг гадаргын хэв шинж зөнхөлдөг. Цөлжүүхээрд туруутан амьтад соргог бэлчээр, усны их булаг хайн уудам орон зайд хэрн нүүдлэх нь тэдний амьд үлдэх үндсэн арга зам юм. Монгол бүхэн нь их нууруудын хотхор, шаргын хотхорд тохиолдох цөлжүүхээрийн экосистемд улирлаар бэлчээр сорчлон эртний үүсэлтэй нуурын хөвөө, хужир, марзлаг, цайдам хотхор, тэгш билийн бэлчээрийн ургамлыг сорчлон уудам орон зайд хэрж амьдардаг. Олон сая жилийн тэртегээс Монголын хээрд амьдарсан бүхэн гөрөөст тэсэн амьдрах чадвар сайтар хөгжжээ. Мал иддэггүй элдв шарилж, баглуур, бударганыг сорчлон иддэг нь
малын бэлчээрийн давхцлаас зайлсхийж зэрэгцэн оршиж мэнд үлдэх арга зам гэлтэй. Өхөнгөөс ялгаатай нь хар сүлт зээр харьцангуй сууршмал амьдралтай. Тэд цөлжүүхэрийн хужир марзлаг цайдам хотгорыг шүтэн тэдгэрийн хооронд улирлаас хамааран ойр зайд шилжин бэлчээрэлдэг. Хулам хуурай газрын хамгийн уудам орон зайд хэрэн амьдардаг туруутны төлөөлөл юм. Тэд жилийн турш 5,000 км орчим зайг туулдаг. Цөлжүүхэрд олон үе дамжин идээшсэн хулангийн сүрэг ундны их булаг хаана байгааг сайтар мэддэг. Хулан хуурай сайр дагуу гүний ус гадаргатай хамгийн ойр байгааг мэдэрч 60 см хүртэл газар малтан ус гаргах чадвартай. Гаргасан ус буюу татаал нь бусад амьтдын ундны их үүсвэр болдог учраас хуланг экосистемийн инженер хэмээн үздэг юм. Монгол орны цөлжүүхээр болон бусад хээрийн хэв шинжид тархсан хад чулуурхаг нам болон бэсрэг уулс нь туруутан амьтдын шилжилт хөдөлгөөнд чухал идээшил нутаг нь болдгийг. Аргал хонь эдгэр уулсыг дамжин улирлаар нутаг сэлгэн сөөг жижиг дэгнүүлт үйтэн ургамлыг сорчлон идээшилж амьдардаг. Оржин чулууд тусгаар уулсаар суусрын овгийн төлөөлөл олон зүйл амтнд тохиолддог. Монгол чичүүлийн нүх рүү орон ангуучилж чаддаг. Уян хатан бие шалмаг хөдөлгөөнтэй хээрийн солонго хүнсээ базааж байна. Монгол орны баруун болон хойд хэсгээр Алтай, Хангай, Хөвсгөлийн улс сүндэрлэн оршин. Өндөр уулын хээрийн хатуу ширүүн нөхцөлд амьтад хэрхэн дасан зохицож даван туулж амьдардаг нь минь сонирхолтой. Экосистемийн дээд түвшний ангууч цоохор ирвэс нь гөрөөл амьтдаа даган уудам нутгийг туулан бидэрдэг. Монгол оронд 1000 орчим цоохор ирвэс байгаа нь дэлхийд дээрх үржлийн насны ирвэсийн 1/3-ийг бүрдүүлэх ажээ. Уулын хээрийн хад цохио хавцгайт газрууд нь янгрийн байр шиг амьдрах таатай орчин болдог юм. BBS үл хамааран хөдлөх салаад туйрань эгц цавчим хаданд төвгүй явахт нь зохицсон. Өндөршлийн дагуу улирлаар нутаг сэлгэн бэлчээрлэх янгрийн сүргийг бараадж цоохор ирвэс нарийн тогтоосон эзэмшил нутагтаа хэрэн явдаг. Өрн дулаан цаг ирж амьтад ичээнээсээ гарснаар ирвэсийн хоолны зэс илүү баялаг болдгийг. Өдөр шөнө тэнцэх хавраас намар хүртэл хугацаанд ирвэсийн энергийн гол их үүсвэрийг тарваг бүрдүүлнэ. Ивэл өнгө сайтар хөгжсөн бие нуух чадвартай ирвэс нь хойлог тэргүүт шувуудыгч барьж чаддаг. Зуны улиралд харуу цайтай өндөрлөг газар тэхүүд сүүдэр бараатан зогсдог нь отооноос довтлон ангуучлах ирвэсийн саварт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ удаа 6 км-ийн цаанаас ч зэм илрүүлж чаддаг хараа сайтай нөмрөг тасч ирвэсийн шалмаг довтлогооныг анзаарсангүй түүнд бариулах төглөө. Ирвэс янгар 2 зүйл 4 сая гаруй жилийн тэртегээс уулын хээрийн экосистемийг шүтэн зэрэгцэн оршсоор иржээ. Тэд түүхэн цаг хугацаанд илүү өргөн уудам нутагт тархаж байсныг дэл уул тэргүүт нам улсын чулуун дээр дүрсэлсэн хатны зураг гэрчилдэг.
Экосистем дэх энергийн урсгалд дээд түвшний ангууч амьтан гөрөөл амьтны тоо толгой нэгтршлыг тогтвортой төвшөнд барьж экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна тэдний үлдээсэн зэм нь бусад олон амьтдын эдэж энергийн үүсвэр нь болдог. Өндөр уулын хээр унган төрхөн хадгалж тогтвортой төлөвт байгааг гагцхүү цонхор эрвэс илэрхийлдэг юм. Евразийн эх хээрийн сүүлчийн голомт болж буй Монголын хээр нь Сибирийн хөвчин ой, Төв Азийн цөлийн экосистемийн завсар байнгын хөдөлгөөнд төлөвт оршдог өвөрмөц нутаг юм. Монголын хээрийн задгай, уудам орон зайд хагас зэрлэг мал адгуулдаг нүүдчдийн соёл хэдэн мянганыг дамнан оршсоор ирсэн нь хээрийн экосистемийг унган төрхөө хадгалан үлдэж монголчуудын олон үе удмыг өгөөжөөр тэтгэх гайхалтай боломжийг бүрдүүлжээ. Малтай зэрэгцэн хээрийн олон зүйл туруутан амтан улирал дамнан жилийн туршид хэдэн мянган километр зайд нүүдлэн амьдарсаар ирсэн. Туруутан амьтдын эдээшил эх нутаг болдог Африкийн саван төвдийн тэгш өндөрлөгийн дараа зүй ёсоор бичигдэх гайхалтай экологийн систем зөвхөн Монголын тэгш өндөрлөгт оршсоор байна.